Үндэсний бахархал амар баясгаланд хийд. Түүх өртөөлөн сор он цагийн жим алсран одон. Амьдралын энхэн урсгал дунд үеийн үе тодхон үлдэх түүхэн дурсгал газрууд байдаг. Тэдний нэг Монгол үндэсний 300 жилийн түүхийг өртөөлөн ариун номын орон болсон амар баясгаланд хийд юм. Хийдийн тухай олонний дунд өргөнөөр төгсөн нэгэн домгийг өгүүл байсан. Эрдэд цагт энэ нутагт шар нохой тэнд эмээх нам гүмхэн толгой байж хийд байгуулах газрыг шинжээр ирсэн лам нар газар шинжээчд уул усны аясыг чагнан зогсох тэр агшинд уг газар оронд амар баясгаланд нэртэй хоёр жаахан хүүхэд хонь хариулж инээлдэн гүйж явсан гэдэг. Сайлих зөөлөн үлээж өвс найган хүүхдүүдийн сангинсан энээд намгүм орчинтой уусан нэгэн онцгой амгалан баясгаланд мэдрэмжийг төрүүлжээ. Тэр эгэл агшин л энэ газрын мөн чанарыг илтгэсэн мэт. Энхүү шар нохоотын дэв толгойг шатлан засаж тэгшлэн янзлаад хийдийн сүрийг тавихтан хоёр хүүхдийн нэрийг бэлгшэн амар баясгаланд хэмээн нэрлсэн домогтой. Тэр цагаас хойш энэ газар амар амгалан баясгаланд оршихуйн бэлэгдэл болон домгоо шивнэн оршоор л. Домогт хийдийн нэр болоод байршлын тухай ийхүү өгүүлдэг бол зарим эрдэмтэн судлаачид энэ нь төвд нэр болох Дига сэрлэн буюу амар амгалан баяр баясгаланд хэмээх нэрнээс гаралтай. Аажмаар монголчууд монгол нэршил болох амар баясгаланд хэмээн нэрийдсэн гэж үздэг. Тус хийдийг 1722 онд Манччин улсын Энх амгалан хаан өөрийн номын багш Монголын анх дугаар богд өндөргөн Занбазрын дурсгал зориулан томоохон хийд байгуулах зарлиг буулгасан нь хожимын амар баясгаланд хийдийн эхлэл болсон юм. Энэхүү зарлиг нь багшийн гүн хүндэтгэл, шашин соёлын холбоог илэрхийлсэн төрийн хэмжээний үйл хэрэг байлаа. Тухайн үед улсын сангаас ихээхэн хөрөнгө гаргаж алт мөнгө урчууд архчуудыг дайчлан сүр жавхланд хийд босгохоор төлөвлөсөн байдаг. Гэвч зарлиг буусны дараахан буюу хийдийн ажил эд өрнөж эхлэхдээ зэрэгцэн 1722 онд Энх амгалан хаан таалал төгсөж удалгүй 1723 онд өндөргөн Занбазар дүрст лагшингаан хурааж номын агаар сэлгэжээ. Ийхүү хийдийг санаачилсан хаан дурсгалыг нь мөнгөжүүлэх учиртай өндөргөнтэн хоёул нэгэн цаг үед хорвоог орхисон нь энэ бүтээн байгуулалтанд гүн эмгэнэл бэлэгдлийн утга давхар шингэжээ. Хэдий тэд өөрсдөө хийдийн сүндрэлхийг үзэж амжаагүй ч тэдний нэр хүнд шашин соёлын нөлөө тасраагүй. Дараагийн хаад ноёд зарилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн түүхтэй. Улмаар Манжин хаан ширээг залгамжлан суусан найралт төв хаан хийдийн суурийг 1726 онд анхлан тавьсан түүхтэй. Түүнээс нэг жилийн дараа буюу 1727-оос 1736 онд хийдийн гол дуганыг барьж байгуулан 18 дахь ёслол үйлдсэн юм. Ийхүү шашин номын гэгэн үйлс дэлгэрэх эхлэл бүрдсэн билээ. Шашны үйл дэлгэрэн дэгдсээр 1800-аас 1900 оны зааг үед амар баясгаланд хийдэн Монголын буддын шашны хамгийн том төвүүдийн нэг болон өргөжсөн юм. Дотоод зохион байгуулалтын хувьд буддын их баг 10 ухааны чиглэлээр сургалт, ном хурах төвүүд бүрэлдэн тогтсон бөгөөд сүм дугны тоо 30 гаруйгаас нэмэгдэн 36 орчим, зарим их сурвалжид 40 гаруйд хүрсэн гэж тэмдэглэдэг. Хийдийн ихэнх дугнууд шаазан дээвэртэй юм. Учир хэмээвээс гоёмсог дугнуудыг цас борооноос хамгаалах, насжилтын хувьд он удаан жил байлгах зориулттай юм. Монголчууд бид үн эртнээсээ олны хүч оломгүй далай хэмээн ярьсаар ирсэн. Түүнчлэн амар баясгаланд хийдийн бүтээн байгуулалтанд Монгол, Төвд, Хятад гэсэн олон орчуудын оюун сэтгэлгээний гүн илэрхийлэмж нөр хөдөлмөрөөр бүтээгдсэн юм.
Гадна талын бүтэц мөн өргөжин 6 аймгийн дугнууд бүрэлдэж хийдийн зохицол бүр бүхэлдээ маш том хэмжээний шашин соёлын төв болон хөгжсөн байна. Тухайн үед хийдийн орчинд 6000 орчим лам хувраг суурин амьдарч, ном хурах, судар ном бүтээх, бурхан шүтээний зан үйл хийх зэрэгээр идэвхтэй үйл ажиллагаа өрнөж байжээ. Энэхүү амар баясгаланд хийдэн Монголын буддын шашны боловсрол соёл урлагийн төв болон 19-20 дугаар зууны эхэн хүртэл цэцэглэн хөгжсөн байдаг. Амар баясгаланд хийдийн гол дорших цогчин дугны орой дээвэр хэсэг нь онгорхой бөгөөд дээрээс орж ирж буй усыг гадагшлуулах хоолой бүхий багантайгаар хийгдсэн юм. Энэ нь дэлхийд цор ганц хэмээн тооцогддог. Мөн цогчин дугныг хийж бүтээхдээ хадаас ашиглаагүй бөгөөд дан углуургын аргаар бүтээсэн юм. Амар баясгаланд хийдийг барьж байгуулахдаа ойр орчмын байгалийн нөөцийг түшиглэн бий болгосон гэдгээр нь онцлог. Хан уулын хойд тэнгэрийн ойгоос нарс шинэс модыг баган дам нуруунд ашиглаж уулын чулуугаар суур болон ханы өрлөгөө босгосон байна. Харин эвэн голын сав газрын зөөлөн шаврыг шатаан хөх тоосго болгон боловсруулж хийдийн ханыг сүндэрлүүлсэн түүхтэй. Ийхүү байгалийн хишиг ивэлийг нэгтгэн ашиглаж гар урлалын уран нарийн ухаанаар энэхүү сүрлэг хийдийн зогсол бүрийг бүтээсэн байдаг. Амар баясгаланд хийд бол Монголын түүх, соёл, ур ухааны үнэт өв, үндэсний бахархал билээ. Тиймдээч Монгол түмэн үеийн үед сүсэг өндөрт дээдлэн сайн сайхныг даатгасаар л орчин цагт ч түүхийн хуудсыг эргэн сөхөж сүрлэг өндөр амар баясгаланд хийдэ дээдлэн дэвшээх нь монголчууд бидний итгэл бишрэл соёлын ой санамжийг гэгэн оршоох уйл буй.